Ойр орчмын оршин суугчдын мэдээлж байгаагаар бол яг миний ард харагдаж байгаа энэ цоргоор газар доорх гүний ус гадагшлаад маш олон жилийн нүрийг үзэж байгаа. Энэ шүүрлийн усыг хамаа замбраагүй гаргаж хаях нь өөрөө нэгдүгürt ирээдүйн усны нөөцийг багасгаж байна. Хоёрдугаарт нь тухайн барилга байшин өөрийг нь эрсдэлд оруулж байна л гэсэн үг. За Улаанбаатар хотын хэмжээнд 30 орчим барилгын доороос газрын гүний ус их бага хэмжээгээр гадагшилж байгаа гэсэн мэдээлэл байдаг. За энэ нь бидний хойч үеийн хэрэглэх унтны ус хомсдож байгаагаас гадна үер болох байшин барилгад суулт өгөх юм эрсдлийг дагуулдаг. За тэгвэл бид яг одоо үүний нэг жишээ болох Аквагарден хотхны урд газрын гүний ус гадагшилж байгаа жишээ дээр ирсэн байна. Ойр орчмын оршин суугчдын мэдээлж байгаагаар бол яг миний ард харагдаж байгаа энэ цоргоор газар доорх гүний ус гадагшлаад маш олон жилийн нүрийг үзэж байгаа. За газар доорх гүний ус гэдэг бол экосистемийг доктортой байлгадаг хамгийн чухал нөөц гэж үздэг. Тодорхойлбол гүний ус нь газрын гүнд байх бөгөөд хөрсний хэсгүүд болон чулуулгын анцав хоорондын зайг дүүргэж байдаг гэсэн үг. За иймд хөрсний усыг гадагшлуулад байх юм бол за ус давхархыг шавхаж зарим хэсэгт хөрсний суулт үүсэх, байшин барилгад суулт үүсэх, за мөн үер болох зэрэг эрсдлийг нэмэгдүүлж байдаг байна. Туул голын ус хавартаа яагаад тасардаг вэ гэхээр бид нар асар их хэмжээний усыг өвөлдөө туул голын урсаас тасарсан таг хөлдсөн байх үед нь асар их хэмжээний усыг соруулж авдгаас болоод газар доорх усны төвшин буураад энэ төвшний бууралтыг туул гол өөрөө нөхөхийн тулд хавартаа тасардаг юм байдал гарч байгаа. Улаанбаатар хотод орчинд маш их хэмжээний барилга бариад байгаа хүмүүс барилга барихын тулд суурь ухаад ус гарч ирэхээр нь тэрийгэ шавхан зайлуулад энэ нь голын усанд нөлөөлөх үгүй юу гэж. За би сая нөлөөлнө гэдгийг харуулчлаа. Эннээс болоод туул гол маань хавартаа тасалдах аюултай болчиход байна. Энэ хөрсний усыг шавхан зайлуулснараа усны нөөцөд нөлөөлөх үү гэж. Туул гол багасаад ахаар нөлөөлөхгүй яах. Гэтэл энэхүү шугам хоолойноос урсах ус нь дунд голын урд баригдсан барилгуудын доороос гарч буй гүний ус бөгөөд дунд гол руу инхүү шууд цутгадаг байна. Иргэдийн өгч буй мэдээллээр дунд голын урд баригдсан барилгууд нь голын айсав газар орчимд баригдсан учраас барилгын доороос байнга гүний ус гардаг. Тиймээс барилгын компаниуд нь доод давхартаа тусгай төхөөрөмж байрлуулж өвөл зөнгөний хөрсний усаа дунд гол руу шууд урсгадаг гэлээ. Өөрөөр хэлбэл энэ өндөр олон сайхан байшин барилаа гэж бодож байгаа хүмүүс тэр дунд нь биш ороод үнэхээр би бас сайхан байшин дуртай барилгыг хүсдэг хүн. Гэхдээ энэ байшингийн үн цэн нь юу юм бэ гэхээр ирээдүйд хүүхдүүдийнхээ уух усыг багасгах чинь гэсэн. Гарцсан байшин барихгүй гэдэг утгыг хэлээд байгаа юм. Гарцсан нь юу вэ гэхээр сэлб голыг болоод туул голыг, дунд голыг, уляастай голыг, толгойтой голуудыг бид нар хотын гол болгож өөрчлөх буюу үерийн хамгаалтын далан хийж ёроолыг нь хамгаалж ямар нэгэн тэр шүүрлийн уснаас аюулгүй болгож байгаа тэгээд хийдэг ийм аргатай. Энэ шүүрлийн усыг хамаа замбраагүй гаргаж хаях нь өөрөө нэгдүгürt ирээдүйн усны нөөцийг багасгаж байна. Хоёрдугаарт нь тухайн барилга байшин өөрийг нь эрсдэлд оруулж байна л гэсэн үг. Ийм учраас авилгал хороолол тэргүүтээ голын хамгаалтын бүс дотор байж байгаа 4500 байшин барилгыг нураах тухай асуудлыг яриад байгаа юм аа. Нэг бороо орлоо гэхэд нөгөө хөрсний усны төвшин чинь байнга дээшил доошилж байгаа учраас одоо сэлб голын ирэг дээр юу барьсан байшин барьсан байж байгаа газрууд тасралтгүй усаа шүүрүүлж усаа гаргаж байгаа. Энэний мөнгө төр удахгүй дийлдэхгүй хэмжээний мөнгө гарна. River Garden дээр бас тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Хит хитэн газрууд дээр явж байгаа. Өөрөөр хэлбэл байшин бариад зараад алга болдог бизнесийг биш харин тэр байшинд нь 100 жил 150 жил хүн амьдран 100 жилийн дараа үер болно гэхэд ямар аюулгүй байхаа гэдгийг л бодож хийх ёстой учраас бид нар хөрсний усыг шавхан зайлуулж байгаа тохиолдолд маш болгоомжтойгоор аль болохоор тэгүүлэхгүй байх санаатай мэдээж барилгын зөвшөөрөл юм өгсөн учраас бид нар дагахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Гэхдээ 2024 онд Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр гараад хөрсний усыг барилгын зориулалтаар шавхан зайлуулах нь ус ашиглалт гэж үзэж байгаа учраас төлбөр төлж байгаа. Ойролцоогоор 30 орчим барилга Улаанбаатар хотод хөрсний ус шүүрүүлж байгаа гэсэн мэдээ байгаа. Тэндээс тэд нар маань тодорхой хэмжээний усны төлбөр төлөөд байж байгаа.